Яасан байцгаана уу? Бид бүхний өнөөдрийн хичээл буюу лекц номер 7. За энэ нь болохоор тунгаалт хүндийн ба төвөөс сугдах хүчний тунгаалт. За тунгаах төхөөрөмжийн хийц ажиллагааны тухай. Тэгээд центрифуг, сепараторын тооцооны аргачлал гэсэн ийм хичээл байгаа юм байна. За ерөнхийдөө бол бид нар бол тунгаах процессын тухай бол мэднэ. Тунах үйл үйлдэлийн тухай бол мэддэг. За ямар зарчимтай гэдэг вэ гэхээр ерөөсөө л шингэн дотор байгаа тухайн бит хэсгүүд нь бидний мэдгээр дисперс систем байна. За дисперс орчин нь шингэн буюу ус. За дисперс фаз болж байгаа хатуу жижиг хэсэг бол биднийхээр бол болин гартай усны хувьд бол нарийн шороонууд байдаг тийм. Ингээд тэр ус гэсэн дисперс орчинд байгаа нарийн нунтаг шороо гэсэн дисперс фаз доошоо бууж ялгарах энэ процессыг бол тунгаалт гэдэг. Тэгээд тунгаалтын зарчмаар ялгалт хийх ийм процессыг бол явуулдаг. Ийм зарчим байна гэсэн үг. За цаашийн хичээлээр үргэлжлүүлж тий. За энэ хичээлээр бол ихтэй хүндний хүчний үйлчлэлээр тундсч хурдаг дотор. За мэдээж бидний сая ядгаас савн дотор болон гартаа шороо тавиад доошоо бууж ялгах энэ процессын тухай үзэх нь. Тэгвэл тэрний хамгийн чухал юм болох тэр жижиг хэсэг шорооны дисперс фаз болох жижиг хатуу хэсэг доошоо буух энэ хурдыг нь тодорхойлох юм байна. За дараад нь төвөөс сугдах хүчний тундсчлалт. Тундсчлалтыг хүндийн хүчээр нь явуулж ирсэн төвөөс сугдах хүчний ийм үйлчлэлээр тундсчулт юм байна. За сепаратор центрифугийн ажиллах зарчим. За энэ төвөөс сугдах хүчний үйлчлэлээр ажилдаг төхөөрөмжүүдийн зарчмуудыг үзэх нь. За мөн тэдний нэг болох циклон гэж нэг төхөөрөмжийн хямрхан хайцтай тэм төхөөрөмжийн хийцийг үзэх юм байна. За бид нар хүндийн хүчний тунгаалтаар болингар буюу биднийхээр бол суспенс. За дараад нэмэлт шингэн холимог. Тэгээ болингар бол хатуу шингэн дотор хатуу жижиг хэсэг байх юм бол эмүүлс бол шингэн. За тоос бол хий дотор хатуу жижиг хэсэг. За утаа ч гэсэн тоосны нэг хувилбар. За утаанд бол бас ялгалт хийж болдог байна. За ингээ хүндийн хүчний үйлчлэлээр тунгааж ялгадаг юм. За бидний харж байгаагаар бол G бол хүндийн хүч. За хүндийн хүчийг бол бид нар бол массыг нь G-гээр үржих тухай мэднэ. G буюу хүндийн хүчний хурдтаглаар. Тэгвэл энэ масс болж байгаа байна. Яаж масс болж байгааг бол жижиг хэсгийн тодорхой диаметртэй тийм хэсэг гэж үзээд за тэрнийхээ эзлэхүүнийг олохоор P D кубик хуваадг нь 6 гэдэг эзлэхүүн гараад ирж байна. За энэ бол математиктаар мэддэг том ял те. Тэгэнгүүт тэрийг нь нягтаараа үржүүлчихээр масс m гараад ирж байна. Тэгээд m-ийг үрждэг G буюу энэ нь том G бол хүндийн хүчний хүндийн хүч байх. За тэгэхээр энэчнээс харахаар энэ масс доошоо буух гол ялгарх юм нь бол G энийг бас дээш нь A хүч гэж хүч өргөдөм байна. За энэ бол дэлхийд дахина мэддэг нөгөө Эврика буюу Архимед гэж хүний хүндийн хүчний үйлчлэл байх нь. За бид нар Архимедийн хүчийг ярьж байгаа нь. За Архимедийн хүч бол энэ хүндийн хүчний эсрэг өргөх хүч болж ажиллана. За энэ ро буюу орчны нэгвэр бол бидний дисперс орчны нягт. За энэ дээр бол жишээлбэл болингар байх юм бол усны нягт байх нь. За энэ бол тэр жижиг хэсэг буюу тэр хатуу хэсэг шорооны нягт байх нь. За энэ бол усны нягт. Тэгээд том яллын хувьд адилхан тэр жижиг хэсгийг хүрээлж байгаа тэр эзлэхүүнтэй хэмжээгээр нь энэ нягтныхаа хүчээр үйлчлэнэ. Тэгэхээр жижиг хэсгийнхээ эзлэхүүнийг мөн тэр шингэнийхээ эзлэхүүнээр үржүүлээд яасан байна. За дараад нэг сонирхолтой нь энэ угаасаа бид нар мэднэ. Салхисроод бүхээр өмнөөс нь салхи хүлээгээд тэр салхины үлээлтийн хүч биднэрт эсрүүцлийн хүч болдог. Тэгвэл шингэн дотор ингээд ямар нэг юм хөдөлгөхөөр шингэн өөрөө тэрнийг эсэргүүцэлж
шингэн дотор ингээл явхаар шингэнтэйгээ үрэлдээл тэр шингэнтэйгээ харилцан үйлчлээл ингээд шингэн надаа эсэргүүцлийн хүч болдог. Тэр эсэргүүцлийн хүчийг ээр гэсэн байна. За энэ бол яг нь шингэн дотор хатуу жижиг фаз доош явхаар түүний эсэргүүцлийн хүч байдаг юм а гэж. За тэр эсэргүүцлийн хүчийг ийм томьёогоор тодорхойлд юм байна. За энд харагдаж байгаа хэмжээсүүд бол за энэ бол рон 0. За нөгөө шингэний нягт байх нь. За энэ F бол шингэн дотор явж байгаа нөгөө шингэнтэй яг доод гадаргуугаа үйлчилж буй хатуу жижиг хэсгийн маань үйлчлэлийн одоо тэр талбай байх нь талбай. За энэ эсэргүүцлийн коэффициент гэдэг. За ямар материал, ямар зурамтгай шин чанартай, ямар одоо жишээлбэл одоо тосон дотор бол их зурамтгай байх нь те. Усанд бол харьцангуй бага байх нь. За агаар хий дотор бол бүр бага байгаа гэсэн энэ зурамтгай шин чанараар илэрхийлэгдсэн. Тэгээд бас тэр нөгөө юуны хэлбэр хэмжээ эднэр орсон ийм эсэргүүцлийн коэффициент. Жишээлбэл том хавтгай юм ингээл доошоо тэр яараа явбал эсэргүүцэл ихэд үйлчлэн шүү дээ. Архимедийн хүчийг үйлчлэн эсэргүүцэлж их байна. Тэгвэл одоо бөмбөлгийн юм байх юм бол эсэргүүцлийн хүч хамгийн багтаан байх ийм тухай юм тий. За тэгээд энэ дээр нөгөө үндсэн хичээлийн агуулгадаар байсан туналтын хурд гэж юм энэ байна. Энэ туналтын хурд. За тэгэхээр энэ гурван хүч маань яг тэнцвэртэй балансын системд ч юм уу хэрвээ хөдөлгөөнгүй байсан бол доошоо ялжваа болвол энэ хоёр хүчнээс энэ нь илүү байх хэрэгтэй. Илүү юм уу ядаж тэнцвүүгээс их байж ээж G бол доошоо ялгарна. Тэгэхээр энэ хурдыг хамгийн багадаа хэд байх вэ гэж ялгахын тулд тэнцүү гэдэг горимн дээрээс нь үзээд энэ томьёолуудыг орлуулад бичээд гаргалгаа хийгээд үзсэн чинь жишээлбэл энэ хоёрын нийлбэр нь энэнтэй тэнцүүгээд за ингээд гаргалгаа хийгээд үзсэн чинь томьёо язгуурдор 4G D P-тэй халтган P0 3P0-ыг үүснэ ксийг гараад ирж. За энэний учир шалтгаан нь юу вэ гэхээр энэ бол одоо G дээр байгаа энэ тундасчих хэсгийн маань нягт гэдэг энэ нягт болж орж ирнэ. За энэ бол нөгөө оршин нягт хэвээр юм байна. За тэгвэл оршины нягтны зөрүүнээс маш их хамаарсан тундас чухурд гэж илэрхийлэгдэх юм аа. За тэр нь мэдээж тундас чухур чинь түрүүний ярьсаар эсэргүүцлийн коэффициент ихтэй л байх юм бол тундас чухурд бол яг нь бага л байна. За том диаметртэй их хэмжээтэй байх юм бол тундас чухурд ихэд байх юм байна гэж. За G бол бид нар бол харьцангуй тогтмол тоо гэж үзэж болно. 981 буюу нөгөө энэ томьёолол дээр ойролцоогоор 10 баруунаар бодож болтыг шүү. За энэ дээр нэг чухал юм хэлсэн байна. Бид нар ер нь бол кисийг яаж бодож олж болох вэ гэдэг ийм асуудал байна. За энэ дээр бол яг гэхээр бидний мэддэг за тогтворцсон горим буюу ламинар горим. За шилжилтийн буюу завсрын горим. За нэг хуйларсан горим гэсэн юм 3 горим байна. За энэ 3 горимд бол Реналтс ямар байх вэ гэхээр за бид нар бол хоолойгоо урс шингэний хувьд Реналтсыг бол 2320-аас баг бол докторцсон горим гэж үздэг бол харин тунгаалтан дээр Реналтсыг 2-оор тэнцүү байх. 2-оос баг үед нь докторцсон горим гэж үздэг юм байна. За энэ үед нөө кисийг тодорхойлох тооцооны тэгшэл нь 24-ийг хаваадаг нь Реналтсын 5 байх юм байна гэж. За шилжилтийн горим нь бол 2320-аас 100000-ийн хооронд байдаг бол энэ тунгаалтын процессын үед 500-аас баг 2-оос их Реналтсын тоотой үед шилжилтийн горим гэж үздэг юм байна. За энэ үед бол кисийг тодорхойлохдоо 18.5-ыг хаваадаг нь Реналтсын 0.6 зэрэг гэж тодорхойлдог юм байна. Харин хуйларсан горимын үед энэ Реналтсын тоо 500-аас их үе гэж байна. За энэ үед бол кисийг шууд 0.44 гэж шууд тогтмол утгаар сонгоод авчт юм байна гэж. За мэдээж Реналтсын критерийг бол яг нь тодорхойлох аргачлал нь бол энэ. За энэ дээр бол ийм Реналтсын тоо за энэ
энэ томьёол байна. Тэ юу хурд байна. Жижигсгийн диаметр нь олс мю. За бид нар энэ томьёог бол урд нь үзсэн. Энэний оронд бол хурд гэж хэлсэн тий. Шингийн дотор явж байгаа. Шингэний маань хурд байсан болвол за энд ийм байна. За тэгэхээр одоо энэ эрнэлцийг өөрийг нь тунгаалтны хурднаас нь хамааруулаад тодорхойлж байгаа учраас энэ чинээс одоо яах нь хурдыг нь олох боломжгүй болчихж байгаа юм байна. Боломжгүй болчихж байгаа юм байна. За тэгэхээр нь яах вэ гэж. Тэгэхээр энэ эрнэлцийн томьёонд кисийг одоо нөхцлөө орлуулад ингээд энийг энд эрнэлцээ орлуулад ингээд үзэхээр бол яах нь шууд эрнэлцээс өөрөө гарч ирэхгүй байсан бол одоо эрнэлцийг энэ томьёолоор нь орлуулад тэ энэ гэдэг дээр одоо энэ томьёолын загвар дээр кисиний оронд ингээд орлуулад үзэхээр одоо энэ томьёолд бидний мэддэг энэ томьёонд кисиний энэ оронд энэ эрнэлцийг орлуулад эрнэлцийн энэ загвараар нь бодуулаад үзэхээр томьёол бол яах нь ийм болсон байна. Тэгэхээр энэ диаметр G тэгээд за энэ дээр бол нөгөө орчны ягт энэ хатуу жижиг хэсгийн ягт болж орж ирж тунах биетэй ягт байх ёстой гэсэн. За ороо тээж гэж тэмдэглэж болно. За энэ томьёогоор засгалбал. Харин за энэ 24-ийг хуваадаг нь юу гэдэг нь тогтворцсон гормын үед бодож үзсэн байна. За тэгвэл шууд кисийг нь 0.44 гэдгээр юунд кисийг орлуулад бодолт хийх юм бол шууд энэ томьёол орж байна. За миний харсан энэчээ шууд 0.44-ийг орлуулад бодоод гаргах гэхээр томьёол ийм болж байгаа юм байна гэж. За энд нэг нөхцөл бол яах нь биелүүлэх ийм зарчимтай болдог. Юу яах нь гэхээр киси эрнэлцийн одоо квадрат. За энийг бол яаж гаргаж ирсэн бэ гэхлээр нөгөө хурдныхаа оронд энэ орлуулалтын томьёогоо бол яах нь бид нар тарагдж байгаа 4-3-тай энэ орлуулалтын томьёогоо орлуулад язгуураас авахын тулд хоёр талыг нь квадрат зэрэгт дэвшүүлчихээр энэ томьёол гарч ирж байгаа. Энэ чинээс энэ урдлын энэ томьёол гарч ирж байна. За тэгэхээр эндээс яг энэ хэсгийг бид нар энэ R буюу Архимедийн критерийн коэффициент болгож үзэж байгаа юм байна. За ингэнгүүт энэ бол яах нь R 36 байх нөхцөл туналтын горим тогтворцсон байна гэж үздэг байх. За энэ R 36 гэдгийг яаж гаргаж ирвэ гэхээр шууд бид нар нөгөө эрнэлцээ 2 гэж үзээд кисийг энэндээ орлуулаад тавьсан. За тэгэхээр бол за энэ томьёоноос харж байгаа. Киси бол одоо яах нь оронд энийг орлуул томьёог энд хийгээд ирэхээр за эрнэлцийн квадрат нь 24-ийг үржидэг нь бол яах нь 2 гэсэн юм томьёотой болох нь. За 48-ыг одоо энд 3-аар үржүүлээд 4 таваахаар 36 гарч ирж байгаа юм шүү гэдэг. Ийм мөн ийм аргачлалаар нь эрнэлцийн оронд нь 500-аа орлуулад ингээд үзэхээр
Ер нь бол яг нь 36-аас 83,000-ын хооронд болж байна. Тэгээ 83,000-аас их байвал одоо хуулиарсан горим энэ хооронд бол шилжилтийн горимаа гэж тодорхойлж байна. За тэгээд энэчнээс бид нар эрнэлцийг тодорхойлж болно. За тэгэхээр XR квадрат энэ тоо утгаа олоод энэ график дээр байрлуулах юм бол доошоо эрнэлц тодорхойлогдож ирж болно. Ингээд эрнэлц энэчнээс тодорхойлогдчих юм бол энэ томьёогоор туналтын хурдыг тодорхойлж гаргаж ирдэг ийм аргачлалтай байх нэ гэж. За тэгвэл аппаратуудын хийц. За үйлчилсэн ажиллагаатай туналтын аппарат гэж байна. За юу вэ гэхээр үйлчилсэн гэхээр бид нар мэдэн тасралттай ажилладаг аппарат. За энэ рүү бид юугаа хийлээ? Шингэнэ. За шингэн гэдэг маань бол хольц тийм ээ. Суспенс, иммунс янз бүрийн за голдуу энэ дээр суспенсийг ялгах хэрэгтэй учраас тунгаалтанд бол голдоо суспенсийг ялгадаг учраас за тэр шингэнэ хийчээд тодорхой хугацаанд бол хүлээхэд энд тунгаалт явагдаад дээдлийн хэсэг сэвшэрлэхээр хийшээ гаргаж авч за доор нь тундс үлдэх энэ процессыг бол яг нь үйлчилсэн ажиллагаатай тунгаалтын төхөөрөмж гэдэг юм байна. За харин энэ дээр нэг онцлог нь бол бас үйлчилсэн ч гэсэн тодорхой арай хурдан хугацаанд тунгаалт хийдэг. Тунгаагцсан хольцоо хийчлээ. Дээрээсээ эхлээл тунгалагчиж эхэлнэ. Тэгэнгүүт нь шууд гаргаж аваад эхэлж байна. Дээрээс эхлээд энэчнээс гаргаж аваад болцсны дараа яваад энэ хүртэл тунгалагч харна шууд энэчнээс гаргаад эхлэх нь. Дараад нь энээс гаргаад дуусцсны дараа төвшин энд төрчлээ. Тэгээд энд байснаа энийг хүртэл тунгалагч харна энэчнээс нь гаргаж авдаг. Ийм зарчимтай байх нь. Тэгээд тундсаа доош нь буулгадаг. Тундс гэдэг маань ялгарсан булангарын одоо тэр дисперс фаз болж байсан хатуу жижиг хэсгүүдийг энэгээрээ болгож авах нэ. Энд бас ингэж болгож авах байх нь. За тэгээд энэ хавтгай ёроолтой, энэ конус ёроолтой. За мэдээж конус ёроолтойн ажиллагааны хувьд маш их боломжийн. За энэ хавтгай ёроолтой бол боломжийн гэсэн нэг хэцүү нь буулгахтаа бид нэр дээр заавал энэ хусаж, шүүрдэж ингэж ялгаж авдаг ийм зарчимтай юм аа гэж. За хамгийн гол үед нь бол мэдээж тэр хатуу жижиг хэсгийн ягт нь огоос орчны нягтнаас одоо их үед аппаратын одоо бүрэн хэсэг тундсчил явагдана. За энэ хэсэгт бол шингэний өндрийг бол HT гэж. За энэ бол аппаратын нийт өндөр байсан бол энэ дотор байгаа шингэний өнднөөр тодорхойлогдсон юм байна. За харин эсвэргээр хатуу жижиг хэсгийн нягт нь орсныхаа нягтнаас бага байх юм бол энэ дээс хөвж ялгдаг юм байна. За ингэж хөвж ялгахыг бол полотац буюу хөвүүлэх гэдэг. За бид нар дараад нь зарчмыг үзэн яагаад энэ полотац явагддаг бэ гэдгийг. За тэр үед бол нөгөө тундсан дээр байх учраас доошоогоо шингэнийг буулгаж дээрээс нь бол яг нь тундсаа буулгах юм зарчимтай болно шүү. За энэ дээр одоо бүтээмж эзлэхүүнийг нь олъё. За энэ бол одоо ялгарсан шингэний эзлэхүү яд тодорхойлох бай гэхээр энэ хэ гэдэг нь холимог одоо тэр хольцын маань эзлэхүүн байгаа. Тэрнийг тундас ялгсан хугацаанд нь хуваахаар төсний хэмжээний тунгалагчиж гарч бай гэдг нь тодорхойлогдно. Тэгвэл энэ дээр их сонин шилжүүлэг хийсэн байна. Юу гэхээр эзлэхүүн гэдэг юм чи ерөөсөө хөндлөө огтлын талбайг нь өндрөөр нь үржүүлээд гарч ирдэг тийм үү? За одоо энэний хөндлөө огтлын талбайг байх шингэнийх нь өндрөөр, шингэний өндрөөр бол ааштай. Шингэнийх нь өндрөөр үржүүлчихээр эзлэхүүн болоод нөгөө хольц маань анхнаасаа ямар эзлэхүүнтэй байсан бэ? Тэгээд нийт тундсч хугацаанд нь хуваачиж. За тэгвэл энэ чинээс нэг юм харсан байна. Ерөөсөө тэр шингэний өндрийг нь тундсч хугацаанд нь хуваахаар энэ чинь тундсч хурд гараад ирнэ. Тэгвэл энэ одоо шингэнийг ялгаж авах тэр эзлэхүүн буюу эзлэхүүн бүтээмж нь
дундас чухурдыг хөндлөн огтлыг талбайгаар нь үржүүлж олдох юм а гэдэг томьёолын энэчнээс бий болчихораа гэсэн байна. За энд бол хагас үргэлжилсэн ажиллагаатай юм төхөөрөмжийг үзүүлж байна. За энэ дээр бол эмүүлс байлгаж тийм ээ. За тэгээд тундсан доошоо буун. За тундас доошоо буухын тулд бол энэ дээр нөө ийшээ урсаад яваал шууд гараа явчихна. Тэр үедээ тундсаа доошоо буулгана гэж байна. Тэгэхээр бидний нөө шингэний өндөр энэ байна. За энд туулах зам урт байна. Тодорхой урттай зам байна. За энэ савны тодорхой бас өргөн байна. Тийм үү? За энэ дээр бол хурдыг хоёр янзаар тодорхойлж яг тэгвэл ерөнхийдөө энэ тундас энэ рүү орж ирэнгүүтээ шууд юм налуу чиглэлд явж буун. Тэгэхээр тэр юуны энэ дагуу явж байгаа хурд доошоо бууж байгаа гэсэн ийм хоёр хурдаар бол яах нь тодорхойлогдох юм байна гэж. За тэгвэл яг бидний үндсэн тундасч хурд бол энэ чиглэлийн дагуу явна. За энэ бол шингэний шилжилтийн хурд, энэ доошоо буух хурд гэсэн ийм хоёр хурднаас яг тундасч хурд бол яах нь тодорхойлогдох юм байна гэж. Тодорхойлогдох юм байна гэж. За тэгэхээр энэ хурд маань одоо хамгийн одоо багада энэ томьёолоор бол яах нь тодорхойлогдох юм байна гэж бид нар үзэж байна. За энэ одоо нөгөө хатуу жижиг хэсгийн тундасчж байгаа. Одоо энэ эмүүлс учраас хатуу биш. Одоо нягт шингэнийх нь нягттэй шингэнийх нь нягт. За энэ нягт багтаа орчин болж байгаа. Дисперс орчных нь нягт. Энэ хоёрын зөрөө. За мэдээж энэ дээр гиси байна тий. Энэ за эд болохоор энд оролцож байгаа. Бидний үйлчлэлийн нь хэмжээс байх нь хэмжээс. За энэ эсвэл хөндлөн нотлын талбай харилцсан тэр жижиг хэсгийн маань маасчин эднэрээс хамаардаг учраас хэмжээс гэж хэлээд байна. За энэ бол мэдээж энэ нягттай одоо энэ тунж үлдэж байгаа тэр жижиг хэсгийн маань диаметр болон томьёолол ингэж гарч ирэх юм байна гэж. За эндээс харин туналтын хугацааг тодорхойлж байна. Туналтын хугацааг. За энэ бол нөгөө H-тэй L-ийг за энэ дээр бол зүгээр L-с энэ бичмэл болоод ихээр L нэм болчих. За энэ хурдаар нэнийг нь хязгаарлаж энэ хурдаар нь нэнийг нь тодорхойлж ингэж юуг нь бол гаргаж ирсэн байна гэж. За тэгэхээр энэ дээр бол бид нар энэ одоо үндсэн савнда ямар хэмжээтэй сав байх вэ гэдгийг бол яг нь тодорхойлно. Тэгэхээр энэ саваа тодорхойлохоор мэдээж L-ийг нь B-гээр үржүүлэхээр энэ хөндлөн огтлын талбай гараад ирж байна. Тэгээд туналтынхаа үндсэн хурдаар нь үржүүлчихэр тэр туналтын үндсэн хурд маань бол ямар одоо яг хугацаанд ямар нэг ч хугацаанд энэ тунж ялгарх бай гэдэг хэмжээг хэлэхээр энэ талбайны дээшээ өндөр нь гараад ирж байна гэсэн. За тийм хурдаар тийм хугацаанд гаршгүй гэхээр ингээд савны хэмжээ нь тодорхойлогдоод гараад ирж байна гэсэн байна. За энэ дээр маш их сонин хийцтэй төхөөрөмжийн ялгах ийм зарчим гарч ирж байгаа. За налуу хаалт бүхий хагас үргэлжилсэн ажиллагаатай тунгаах аппарат гэж. За суспенз маань энэгээр орж ирнэ. Тэгвэл дотор нь энэ одоо битүү юм налуу хаалтуудтай ерөөс энэ хүртлээ. Тэгээд шингэн бол яаж орж ирж байгааг бол энэгээр орж одоо энэчнээс нь орж ирлээ. Энэ хаалтны энэгээр орлоо. Тэгээд энэ хаалтны энэ битүү хэсгийн дээгүүр нь давж байгаа. За яг энэ доогуур нь орж ирлээ. Энэ бол бас яг энэтэй адилхан
дээгүүрээ давуулчин. Дээгүүрээ давсан энэ чинь нүхтэй энэ нүхээр нь ийшээ орж ирнэ. Мэтчлэн ингээл дамжаад ингээд яваад байх нь. Тэгэхээр нөгөө зарчмын хувьд бол яаж байгаа гэхээр ингэж дээшээ өндөр давах гэж явхаар дотор нь тээвэрлэгж байгаа хатуу жижиг хэсгүүд доошоо унах боломжтой ийм зарчим гэсэн үг. Тэгээд явсаар тунгалагдсан шингэн ийшээ гарч яхад энэний одоо доотлол дээр энэ ягаад шууд бүр их доогуураа биш энэ хаалтаа нөгөө энэ дагж яваад ийшээ ирэхээр тунгалагдсан шингэн энд бун. За энийг урт битүүгийн чинь дотор талд одоо томцсон хэсэг бол ингэж ялгарсаар энэгээрээ доош буухаар энэ 3 бол ерөнхий пункт боловч сүүлдээ бол яг нь тунц буулгах ийм хийцүүд болж хувирдаг байх нэ гэж. За тэгвэл үргэлжилсэн ажиллагаатай одоо юм тунц буулгадаг төхөөрөмж байх нь тунц буулгах гэн тунгалгажуулах төхөөрөмж байх нь. За энэ төхөөрөмжийн гол ажиллагааны зарчим нь бол яаж авах вэ гэхээр бид нар бол тунцыг биш хольцыг бол шууд дээрээс нөхчин. Хольц ингээд дээрээс нөхөр хольцын доошоо буун юу тунц одоо энэ дээр бол болонгор буюу бидний мэддгээр суспенз өгч тэгэхээр устдаа одоо тийм дотроо хатуу жижиг хэсэгтэй байх нь за жимсний одоо няцлагдсан одоо жимсний шүүс байна гэж үзье. Тэргүүл тэр дотор нь мэзэг буюу хольцсон доошоо буугаад за жимсний тунгалагдсан шүүс нь харин энэ цилиндр гадуурынхаа бүх талаар нь ингэж гадуур нь буухаар энэ бас нэг гадуур нь цамц шиг юм цагирган эзлэхэн хийцэн байсан нэг бүгд даваад энэгээр бууж байгаа нь тунгалагдсан шингэн байх нь. Тэгэхээр энэ дотор талд нь юм хутгуур хийж за тэр хутгуур нь бол ханаасаа одоо налуу ханаасаа нөө тунгалгачаад буусан тунцчаад ялгасан энэ тунцчаад буусан хэсгүүдээ хусаж энэ рүүг нь цуглуулж аваад энэгээр гаргадаг байна. Инхээр энэ үргэлжилсэн ажиллагаатай ийм яах нь төхөөрөмж байх нэ гэж. За нэгдүгээрт нь цагираг хэлбэрийн одоо ховл гадуурны ховл байх нь тэргээр нь бол яах нь даваад бүх гадаргуугаараа даваад энэ рүү бууж тунгалагдсан шингэн гардаг. За хоёр нь бол хутгуур. За хутгуур бол харахаар одоо энэ хутгуур инхээр энийг хусахгүй энийг хэсгийг хусахгүй байхад энэ хутгуур нь бол энэний энтлийг нь хусаад дараагийн энэ хутгуур нь энэний ардлынх нь хусаад энэ хоёрын хоорондох цаг энэ хусч явдаг ийм зарчимтай байгаа шүү. За богино хоолойг нь патроп буюу гаргах тунц биш тий тунцыг гаргах хоолой за энэ конусын яраалг нь за энэ үндсэн цилиндр сав яг тунгаалах процессыг явуулж буй цилиндр одоо савны хэсэг нь байна. Энэ савны цилиндр хэсэг нь байна. За олон давхар тунгаах сая аппаратыг л олон давхар болгоцсон байгааг та бүхэн анзаарч харж байгаа. За тэгэхээр энэ дээр бол онцлог нь юу аах вэ гэхээр мэдээж туналт явагдал одоо гарсан хэсгүүд нь бол яг нь тунцныхаа хийцмэстэй ингэж явж байгаа. За энэ дээр нэг чухал юм байна. За одоо энэ Б цонхны хэсгээр нь зүсэж харуулсан А цонхны хэсгээр нь зүсэж харуулсан ийм загвар байж байгаа. За тэгэхээр энэ хэсгүүдээр нь бол яг нь зүсээд харуулах юм бол одоо бидний бол одоо тунгаалтын энэ зарчим дээр бол одоо голдоор бол одоо нэг тунц тодорхой хэмжээний тунц болоод ороод ирж байгаа тий. Энэ орсон хэсэг нь энэ орсон хэсэг нь одоо яг нэг энэгээр одоо энэний ёроолоор бол энэ рүү орно. Энэ рүү оронгууд энэний одоо оронгууд дотор талдаа юм шууд нүхээрээ энэ хоёр нүх шууд харьцаад шууд энэ рүүгээ гаргаад ирнэ. Энэ рүү одоо гарсан хэсэг чинь бол яг нь энэ доотлынхаа
хэсэг рүү шууд орчдөг байна. Гэх мэтлэн энэ цонхны А Б төсөлтийн ялгаагаар энэгээр нь орсон хэсэг энэгээр нь гарч ирээд энэ хэсэг рүүгээ шууд ордог. Ийм голын хоолойны ялгалтын системтэй ингэж гардаг хэсэг байхамаа гэж. За тэгэхээр энэний дээдл болгоноос тодорхой хэмжээний хэсгүүдийг аваад явж байна. За энэ дээр бол хөвөөд одоо жоохон үндсэндээ гаднаас орж ирэхтэй энэгээр ороод ирж байна. За тэгээд энэ дээр хөвөр болгож дээдлэлт нь бас нэг жоохон хайрс майрс байх юм бол тэр нь хөвж энэгээр ялгараад гарчвал жинхэнэ тунадаснууд маань одоо энэний дээрээс энэний тунгалагдсан шингэн тундас гэж андуурч хэлээд байгаа. Тунгалагдсан шингэн энэний дээрээс эднэр рүү орж за цэвэр болоод ингэж болоод яах нь гарах юм байна гэж ийм зарчимтай байна. Магадгүй энэ рүү орсон баг зэргийн нэг тундас холцмолц байх юм бол тэр нь энэ насаасаар дамжаад буцаж энэ хэсэг рүү орж ирдэг ийм зарчимтай. Тэгэд энэ аппаратыг л ярихад зөвхөн тундас явагдлаа энэ нөгөө хутгуур байж байна. За энэ дараад нь хутгуур ингээд яг л энэний олон шатлсан хийцээр тундгаас явуулсан ийм зарчим байгаа гэж. Хамгийн гол нь тундас нь буухаараа ийм энэ хоёр хэсгийн өөр зүсэлтийн загвартай ийм хэсгээр бол яах нь ялгалт нь явагддаг юм гэдэг ийм зарчим байх нэ гэж. За тэгээд бүгдийнх нь нийлсэн тундас бол энэгээр яваад ингэнэ. За энэ дээр бол маш их тундас байх юм бол шууд энэ рүү оруулчихсан. Энэгээр явуулахгүй энэ рүү оруулаад тэр нь энэ тундастайгаа холилдоод цэвэр тундас нь цаашаа гараад явах юм байна гэж. За тасралтгүй ажиллагаатай тунгаах камер гинэ. За энэний нэг онцлог юм нь суспенс ингээд ороод ирлээ. Орж ирсэн суспенс нэг хэсгэн дээшээ нэг хэсгэн доошоо явж ялгарх нь. За тэгээд тунгалагдсан шингийн ийшээ гарна, тундсан ийшээ гарна. Энэ дээр яагаад тасралтгүй ажиллагааг явуулж болж байгааг бол энэ 3 бол тэжээгч буюу энэ бит яахлаараа одоо энэ хэсэг нь дээшээ харж байхдаа энэ рүүгээ аваад одоо ингээд эргэлээ гэхэд энэ нь хоосон, энэ нь ачаалалтай. Тэгээд энэ доошоо буулаа тодорхой хэмжээгээр тундас бий болсон үед л эргэлдэд тундсыг доош нь буулгана. Тэгэхээр энэ шингэн эднэр нь доошоо буух боломжгүй. Хэрвээ энэ байхгүй бол шууд доошоо асгарахаар байгаас тий. Тэгээд асгарахгүй хааж тундас цугласан үед нь энэ үүрүүдээр доошоо хаалтаар авч явж буулгадаг ийм зарчимтай. Тэгэхээр тундсыг тасралтгүй буулгаж болно. Тунгалагдсан шингэнийг тасралтгүй авч болох ийм төхөөрөмж байх нь. За энэ конусын алууг нь яаж хийснээр болж тундасныхаа хэмжээ, тундасны тэр шин чанараас хамааруулж бол тодорхойлдог юм аа. За эмүүлс ялгах зориулалттай ийм төхөөрөмж гин. За эмүүлс эндээс орж ирлээ. За энэ дээр бол тодорхой хаалттай байгаа. Эннээс дээшээ харсан нь бол ерөнхийдөө бол нягт багтай шингэн. За нягт ихтэй нь бол энэний доогуур энэгээр гарч ирэх. Энэ хоёр хаалттай боломжтой нягт ихтэй нягт багтай шингэн болгож ялгадаг юм зарчим байна. Тэгвэл эмүүлс ийшээ орж ирэл ерөнхийдөө энэ уртаар нь яваад ийшээ гарч ирж ялгардаг ийм зарчимтай байна. За тэгээд нэг нь их бий 2 ба 3 зүүн ба баруун талын хаалт болж орж ирэх. За энэ бол эхний хаалт буюу нягт багтайг өөрөөсөө явуулдаг. За энэ нь бол эхний хаалт буюу нягт ихтэйг доогуур оруулж ирж ингэж ялгадаг хаалт байна гэж. За төвөөс цухтах хүчний үйлчлэлээр ялгадаг. Төвөөс цухтах хүч гэж юу вэ? За мэдээж хурдтай эргүүлэх үед шингэн бол одоо хоёр тишээ ялгардаг. За энд бол төвөөс цухтах хүчний төхөөрөмж ямар байдаг вэ гэсэн процесс ажиллагааны зарчмыг нь харуулж. За ингээд ер нь бол эргэлдүүлнэ. За эргэлдүүлэх үед бол энэ бидний мэддгээр тэр төвөөс цухтах үйлчлэлтэй бит нь байна гэж үзье. За энэ дээр бол юм тойрог хөдөлгөөн. Энэ нэгэн тийм эргэлдсэн учраас энэ дээр бол тойрог хөдөлгөөн үүснэ. За тойрог хөдөлгөөнийх зарчмыг бол танд харуулъя. Ингээд тойроод яваад байхдаа
Энэ бол гадагшаа чиглээд байна. Ингээ бүр гадагшаа хаягдах юм байна гэд. Ингэж за энэ үйлчлэлийг нь харахаар энэ бит бол ерөнхийдөө ингээд эргэлтсээр яваад энэ чиглэлийн дагуу гадагшаа шийдэгдэх юм байна. Тэгж шийдэхэд энд бол ийм тойрог хүч үүснэ, энэ төвөөс угтаах хүч үүсэж байгаа юм байна. За ерөнхий хүч нь бол яг л энэ шийдэгдэж байгаараа ийм байсан бол энэ тойрог хүч энэ төвөөс угтаах хүч болох юм байна гэж. За тэгвэл хүнд хоёр массыг төвөөс угтах хүчний үйлчлэе. Тэгвэл алинд нь төвөөс угтах хүч илүү үйлчлэх вэ гэж та нар бодож байна. За энэ хөнгөнд нь төвөөс угтах хүч, хүндэд нь төвөөс угтах хүч илүү байдгийн байна энэ дээр. За энэ дээр харж байна тийм ээ. Хүндийнх нь төвөөс угтах хүч, хөнгөний төвөөс угтах хүчээс илүү байдгаа гэж. За энэ нь тэгвэл одоо ус, энэ нь механик байлц буюу биднийхээр одоо нэг болонгор бай гэж. Одоо хүчийг нь үүсье. За тэгэхээр бид нар бол массыг үржидэг нь хурдтгал байдаг тийм ээ. За жижиг хэсгийн энжин. За тэгэхээр энэ дөр бол бид нартай адилхан хүндийн хүчтэй чи массыг үүсгэн чи байдаг бол энэ хурдыг нь эргэлтийн араад уст нь хуваасан хурдтгалыг тодорхойлж гаргаж ирсэн байна. За тэгвэл энэ хурд нь өөрөө яаж тодорхойлд юм бэ гэвэл эргэлтийн өнцөг хурд араад усыг үржүүрээр тодорхойлдог. Тэгвэл өнцөг хурдыг бид нэр эргэлтийн тооноос ингэж тодорхойлдог. Шуугаалт юм болол за энэ том яллыг тунгааж ялгах том яллыг үйлчилж байгаа. Хурд нь өнцөг хурдыг араад усаар үржүүлдэг юм байна. Хурд нь эргэлтийг эргэлтийн тоо давтамжийг араад ус нь үржүүлээд пигээр үржүүлээд 30-д хуваах. Энэ том ялтай байдгийн байна шүү гэж. За энэний гаргалгааг бол бид нар хийж ярилцж болно. За семинар дараа ярилцчихъя. За тэгвэл төвөөс угтах хүч, хүндийн хүч хоёрын энэ харьцааг гэж Супердинг гэж тодорхойлд юм байна. За тэгвэл төвөөс угтах хүч, хүндийн хүч хоёрын одоо зарчмын хувьд бол энэ дээр байж байна. За массыг хурдаар нь үржүүлээд араад уст нь хаваадаг нь төвөөс угтах хүч. За массыг G-гээр нь үржүүлдэг нь хүндийн хүч. За тэгээд энэ том ялыг харахаар масс нь масстай хаваагдаад ерөөсөө хурдны квадратыг 2G-д хаваадаг нь Франклин критерий болж байх юм байна. За Тентербургийн ажлын одоо үзүүлэлтийн ялгагч хүчин зүйл болно. За тэгэхээр энэ одоо роторын эргэлт гэмтэлд диаметр багасч ялгагч хүчин зүйлнүүд бол нэмэгдэг. За энийг бол бид нар тэр тунгаалтын одоо циклийн үргэлжих хугацаагаар нь тодорхойлох энэ хүчин зүйл бол энэ том яллаар тодорхойлогдсон юм байна гэж. За энэ юу вэ гэхээр жижиг хэсэг маань яг аль араад устаар явж байгаа тэргээр нь дифференциалчилж үзсэн. Тэгээд бидний мэддэг Рейнольдсын тооны уруу хэмжигдэхүүн болж орж ирж байна. За Рейнольдсын тоогоор бол тодорхойлж энэ хурдаар нь үржүүлж энэ хугацааг тодорхойлсон байна шүү гэдгийг за бид бүхэн хараад бол мэдж байна. За энэ дээр бол яг нь интегралаа шууд натуралаар бичиж үзүүлсэн байна гэж. За энэ чэнэс бол одоо нөгөө тэр төхөөрөмжийн үндсэн хийцийг үзье. Эхний төхөөрөмж бол зүгээр л юм эзэлгүй төхөөрөмж дотор хурдтай эргүүлэхээр хурдтай идэхээр тунцсан энд буугаад тунгалгсан шингэл нь голдоо үлддэг зарчим байна. Яагаад гэвэл бид нар түрүү ус булангарыг үзэхэд усны юу баг учраас голдоо ирж тийм ээ нягт багтай учраас голдоо нягт ихтэй учраас тунц нөгөө чулуу шороо нь бол гадна талдаа цугулж байгаа маа гэдэг ийм гол юм байгаа юм байна. За ингээд бол бид нар бол гол бүрд буюу одоо үндсэн эргэх ороторд барбаа.
За тэгээ гадуур нь их бий байна. За тэгээд ингээд эргэлцснээрээ ханандаа тунцсан наалдаж шингэн тунцсан шингэн нь гадуур нь ингэж хальж ялгардаг. За тэгээ болонгортой шингэн энд хийсээр байгаад энэ ханандаар тунц их хэмжээгээр хургаалцсан дараа зогсоож байгаад энэ тунцыг авдаг. Ийм зарчимтай төхөөрөмж байх нэ гэж. За тэгвэл үйлчлэгэн ажиллагаатай автомат удирдлагатай яг нь тунгаах центрифуг гэж байна. За энэ төхөөрөмж бол одоо яаж ажиллах вэ гэхээр за нэгдүгээр бол гидроцилиндртэй юм байна. За энэ төхөөрөмж бол ямар зарчимтай вэ гэхээр одоо ийм нүхтэй хүрд буюу барбан буюу биднийхээр бол ийм дугуй цилиндр тэгээд ингээд ийм нүхтэй байх нь. За тэр маань бол энэ голын дагуу эргэлдэнэ. За голд нь бол энийг ингээд одоо яг жинхэнэ эргэлтэнд нь оруулах юу байх нь хутгатай нэгөр бол биднийхээр талбан бол юм сонин хутган фибртэй юм байх нь. За дөрөв нь бол одоо яах нь налуу юм ховл. За энэ хутга шиг юм бол одоо яах ёстой вэ гэхээр дотор нь байгаа эргэлдээ тундас шиг хэсгүүдийг нь бол өргөж аваад энэ налуу дээр аваачаа тэгэхээр тундас тээвэрлэгдэж аваад энэ налуу дээр доошоо буугаад энэ эзлэгүүний хэсэг рүү орж ирж одоо яг тунцсан цуулдаг байх. Тэгэхэд одоо энэ дээрээс одоо орж ирсэн болонгор энэ рүү орж иж засагдаад энэ өчтөө эргэлтийн үед бол эргэлдээд энэ дээрээ бол одоо яг тийм тунцсан наалдаад энд ялгарх үед шингэн нь бол гол төлөв голдоо шахагдж үлдээд за энэ голынхаа хэсгээр одоо энэ хэсэгт бол яг нь цуглаж энэ цилиндр одоо жишээл энэ дээр ийм тодорхой хэмжээний налуу малуутай ингэж ирэхээр барбан бол одоо эндээ онгорхоо байгаа гэсэн үг. Тэгээд тунгалагдсан шингэн бол энэ орчинд энэ дээрээс бол яг нь ялгарч энд орж ирнэ. За энэ бол ингээд нүхтэй юу учраас тунцсаар дотроо барьж үрдээд тунгалаг шингэнээ гадагш нь зацаад өгөхөөр тунгалаг шингэн одоо энэ эргэлтээр бол тодорхой төвшөнд орж ирж ийшээ ялгаж гарах юм боломжтой. Ийм төхөөрөмж байх нь. За дараад нь за энэ төхөөрөмжийг нөгөө файлаас харуулъя. Төвөө цогт хүчний айлбар ялгах хэвтэй тэнглэгийн төхөөрөмж гэж. За одоо та бүхэн харах юм бол энэ бидний мэдгээр бол ишнек шиг хийцтэй гэдэг нь ишнек байна. За ишнек маань одоо яах вэ гэхээр за энэ бол ингээ голыг нь одоо мотороор энэ голыг нь ингээ шууд эргүүлэх нь. За эргэхээр бол яах вэ гэхээр биднэрт бол энэний голоос нь бол нөгөө одоо суспенс маань бол орж ирнэ. Орж ирээд энэ голоос нь бол асгарсан. За ингээ асгараад ингээд эргэлдэх үед энэ ишнек маань ийшээ тунцсуудыг нь бол яг нь түрээд ийн. Тунцыг ийш нь түрээд ийн. Тэгэнгүүт тунцс бол ийшээ тээвэрлэгдэж яваад энд бүр ингээд нягттай шахагдаад нэлээд цуглахт болохоор ийшээ гарч явах нь. Харин шингэн энэ эргэлтийг сөрн тунцыг одоо тэр дотоо хэсгүүдийг нь ийш нь тээвэрлээд байхаар энэ одоо ингэж эргэх учраас тунц нь ийшээгээ ялгарч ингэж сувсаргаад энэ нүхээр ялгарч гараад энэ дээр бол яг нь liquid phase буюу ялгарсан тунгалагдсан шингэн гарна. Энэ аутпутаар тунц нь гарах ийм зарчимтай юм байна гэж. За тэгэхээр төхөөрөмжийн үндсэн ялгаа хийц нь бол энэ дээр харагдаж байна. За яг л яг нь дотор талаас нь ингээд тэжээгээд энэ дээрээс гадагшаа гараад тунгалагдсан шингэн нь ингэж яваад юу нь бол наашаа ингэж гарах ийм зарчимтай ийм төхөөрөмж байна. За энэ дээр бол одоо нарийн харагдаж байна. За pit inlet буюу одоо болонгарыг оруулж ирээд энэ рүү ингээ гаргаад за тэгэнгүүт энэчнээс чинь эргэлдээд тунцсуудаа
шахаж аваад шингэн нь бол ингэж сүрж эргэсээр хагаад liquid discharge нь энэгээр гараад solid discharge буюу discharge гэдэг нь энэчнээс гаргах гэсэн үг. Одоо цэнэглэлтийг салгахаар ингэж гарч ирдэг үстэй тийм ээ. Тэгвэл энэ юу нэгдэх гэж монголоор хэлэх хатуу хэсгийг нь энэгээр юулаа шингэн хэсгээ энэгээр юулж авах ийм зарчим байдгийн байна гэж. Ногш гэсэн маркийн төхөөрөмж байгаа юм байна. За цахилгаан хөдөлгөөр энэ юу нэргээд ингээд явахаар нэг бол одоо их бие корпус, хоёр нь ороотор буюу бидний хариулууд нь ишнектэй хэсэг тийм ээ үндсэн эргэлдэж байгаа. За гурав нь бол яг ишнек нь. За дөрөв нь дотор энэ хөндөй гол тийм ээ. Тав нь бол одоо төвийн хоолой байх нь энэ. За болонгор буюу суспенс маань орж байгаа тэр хоолой. За 6 нь бол одоо тундас гараад ингээ хатуугдаа цугдаад ингээд гарах хоолой. За тунгалагдсан шингэн гарах хоолой гэж яхах нь. За энэ дээр бол центрифугаар тунгаан ялгах процессын бүдүүвч гинэ. За одоо нөгөө тундас яг энд байж байна. За энэ төвд тэмүүлэхөж төвөөс сугатах хүчний үйлчлэл энд байж яхна гэсэн үг. За тэгэхээр энэ бол одоо нэг төвөөс зугатах нь тундас шилжих хурд болоод за энэ тэн бол тунах хурд буюу нөгөө шингэн нь ялгарх хурд болоод ингээд тундасны за энэ нь бол баг тундасны хурд энэ шингэнийх нь цэвэрш хурд хоёр болоод явчихж байна гэсэн. За энэ дээр нь тэгвэл юу үзүүлж байна вэ гэвэл нөгөө за хурд нь нэмэг өсөх энэ үед энэ бол нөгөө энийг эргүүлэх энэ хурд өсөх үед радиусынх нь аль үед нь хурд нь ямар байх вэ гэдгийг бол яах нь тодорхойлж болох. Ийм шин чанартай юм байна. За радиус хамгийн бага үедээр нь бол яах нь тунах хурд бол ихтэй. За тунсчийн жилжих хурд бол багтай байх нь энэ. Тэгэхээр бол голдуу тунгалагсан шингэн орж ирнэ гэдэг нь энэгээр илэрхийлэгдэж байна. За ингээд явцад гадагшаа радиус одоо ихсэх тусам одоо яг нь тодорхой хэсэг дээр бол энэ хоёр хурд тэнцүү байжгаад тэрнээсээ цааш бол ингээд радиус ихсэх тусам ялгард юм байна. За хамгийн сүүлд нь бол ингээд тунах хурд бол баг 0 руу тэмүүлэх нь радиус ихсэх тусам нөгөө тундасны шилжих хурд буюу энэ хан руугаа наалтах хурд бол улам ихсэх. Ийм хамааралтай болдго юм аа гэж. За тэгвэл эзлэхүүн бүтээмжээр нь тодорхойлъё. Одоо туналтын эзлэхүүнийг. За энэ дээр хамгийн бүтээмжийн коэффициент гэж юм нэмэлт коэффициент гараад ирдэг. За тэгээд бол яах нь хүрдний тунгаах гадаргуу. За суспензийн давхаргын дотоод радиус. Яг суспенз x-ийн маань одоо дотоод араас за хүрдний тэгээд уртнаас хамаарах юм байна гэж. Яа. Тэгвэл төвөөс утгачны үйлчлэлээр тундасчих хурд нь хүндийн хүчний үйлчлэлээр тундасчих хурдыг протеин андросын протеин критерээр одоо шалгуураар шалгаж ингээд тодорхойлдог байна. За тэгвэл тундсыг нь утгаар хосч буулгадаг центрифугийн хувьд бол ийм томьёолтой байна. Энэ дээр бол тундасчих хурдаан биш яах нь оротрын эргэлтийн хурдаар бол тодорхойлсон. За энэ дээр бол нөгөө бүтээмжийн коэффициент бас адил байгаа. За L бол яах нь мэдээж одоо тэр юуны хурд нь тийм үү? Юу урт нь тундасчих одоо утгаар госч байгаа тэр савны маань урт нь. За энэ бол оратор руу эргэлтийн тоо. За энэ болохоор яах нь суспензийн одоо дотор үүсэж байгаа тэр радиус. За энэ болохоор
мэдээж үндсэн одоо сауны одоо яг суспенс үүсэж байгаа эзэлхүүний хэмжээ. За кав суспенсыг оруулах хугацааг центрибугийн ажиллагаа нийт хугацаанд харьцуулсан харьцаа юм аа гэж. Суспенс тодорхой хэмжээнд орлоо. За тэр нь бол одоо яг центрибугийн нийт ажиллах хугацаанд нь харьцуулсан ийм харьцааг авсан байна. За тэгвэл ногш маягийн бидний мэдээд энэ маягийн одоо центрибугийн бүтээмж нь бол энэгээр олгох юм байна. За тэгвэл цилиндрийн диаметрийн квадрат, за уртыг нь тэгээд нөгөө хоёр дотоод хатуу хэсэг одоо дисперс фазын ягтан дисперс орчны ягт хоёрын ялгаа. За жижиг хэсэг болон шингэний ягт ялгуур. За тэгээд жижиг хэсгийн диаметр оротрын эргэлтийн тоо. За тэр материалын динамик зурцгааг өгсөн байна. Энэ нь бол шингэн орчноор динамик зурцгааг өгсөн тодорхойлт юм байна. За нарийн ширхэгтэй суспенс болон эмульсийг ялгах төхөөрөмж нь имижтэй байх нь. За энэ нь бол одоо бидний харж байгаагаар бол за үндсэн ялгалт хийх эд англ бол ийм тавгнууд байдаг. За конусын хэлбэрийн ийм тавг байх нь. Ийм отлоо өндөр отлын төсөл үзэхээр тийм конусын хэлбэр. За эдгээр нь ингээд олон давхраар орох нь. Тэгээ өөрөө дээр ийм тавруутай учраас хүндий зайтай байрлах. Ийм юу болох нь. За энэ байна. Хүндий ингээд завсраа одоо яах нь зайтайгаар ингээд байрлалсан тавгнууд. Гол нь бол энэ таврууныхаа зузаанаар тодорхойлогдох нь. За ингэнгүүт энийг бол ингээд эргүүлэх нь. Эргүүлэхээр одоо энэ дотор байгаа болонгорын хүнд хэсэг нь за нөгөө дисперс пад буюу болонгор орчин хатуу жижиг хэсгүүд энэ гадагшаа яваад дотоод одоо биднийхээр бол одоо ус нь дотгошоо явдаг. Ийм зарчимтай байх нь. За дисперс орчин бол дотгошоо явж ингэж ялгардаг байх нь. За энэ нь бүх юундаар бол явагдах юм байна. За түрүүн харуулж ирсэн. За тэгээд өөс утга хүчний үйлчлэл. Бол ерөнхий байдал нь тавгны хийцийн бүтэвчин. За тавгнууд нь ингэж байрлаад хамгийн гол нь болонгор нь голоор нь орж ирээд за энийг даваад энэний дотор тавгны энэ гаднаас нь ингэж үйлчлэх юм байна. Энэгээр нь дотроос нь дээшээ явах нь. За тэгэхээр болонгор нь буюу одоо тунц нь гадагшаа ингэж цуглаад эргэлтээр нь гадагшаа цуглаад шингэн нь бол дотгошоо яваад энэ дээрээ цуглаад дээшээ ингээ гараа ивчдэг байна. За тэгвэл энэ дээр төхөөрөмж нь одоо энэ тавгны багцтай энэ тавг баригч тавгтай хэсэг нь одоо нэг өргөл оротрын хэсэг нь эргэлдэгч хэсэг нь энд байна. Тэрнийг эргүүлдэг механизмын хэсэг нь бол энэ байна. За бидний харахаар бол нэг үе болвол одоо үндсэн их бие гэж тодорхойлж байгаа гадна талд нь одоо энэ дотор талд нь энэ эргэлдэж яхад гадна нь бол эргэлддэггүй ийм корпус байж байгаа. За хоёр нь бол дотоод бол одоо цоргны хэсэг одоо яг тунцны буюу одоо энэ тунцыг гадагшин зохиж буулгах энэ хэсэг байж ах нь. За тэгээ хөдөлгөөнд дамжуулах механизм гэдэг маань энэчнээс одоо цахилгаан хөдөлгөөр дамжаад энэ голоор одоо оосоор дамжуулах байна. Ингээ эргэлдээд одоо бидний мэдж байгаа 5 гэсэн гол эргэлдэх нь. За 4 бол одоо суур 5 бол ажлын одоо энэ 5 гэсэн гол дээрх одоо энэ цөмбөгөн за тохируулгатай төрөлтийн хоолой. За энэ дээр бол нөгөө одоо энэ доотлын хэсгийг бол ингээд барьсан байж гад ингээд доош нь нээж тохируулдаг ийм юм. За 7 бол задаргаа хийхгүйгээр угаах хэсэг гэж гаднаас нь тунцаа угааж барьдаг ийм систем байна. За 8 нь бол тавгны багцаа гэж. За тэгээд энэ тавгны багц дээр бол тунгалагсан шингэн энэгээр явах нь болонгор нь энэгээр гарна ийм хэсэг байж хань. За энэ тэгтэл энэ дээр бол өтгөлсөн хэсэг гэдэг нэг ойлгомжгүй юм гараад байгаа. За тэгвэл эмүүлс төвөөс хүчний үйлчлэлээр ялгах төхөөрөмж нь
англин одоо бидний юугаар бол англин ялгах, цэвэрлэх одоо гэсэн юм хоёр янз. За энэний нэр нь солигдсон байгаад байдаг шүү. Энэ purify буюу цэвэрлэх, энэ glossberry бол ангилах. За тэгэхээр энэ дээрээс та бүхэн харж байна. Одоо сүг механик холцноос нь цэвэрлэхийн тулд ингээл эргүүлчихнэ. За энэгээр нь одоо сүүн орж ирлээ, ороод энэ рүүд нь гарлаа. За дотор нь одоо механик холцгоо сүүнд одоо юу гэдгийг янз бүрийн нэмэлт механик холцод байсан бол тэднэр нь энд ялгараад сүүн цэвэрлэгдээд ингээ гараад ирнэ. Гэтэл энэ дээр бол яах вэ гэхээр бид нэр крем цэцгийг гээд ялгаж авдаг. За тэгвэл энэгээр орж ирлээ. За бүр тунцсан энд гарах